За сайн байцгаана уу. Монгол үсгийн фонтыг татах болон суулгах талаар заах чинь. За тэгэхээр Mediafire-ийн энэ линк рүү ороод татах хэсгээр дарж өгнө. За ингээд татаж дуусны дараа download хэсэг рүү ороод Монгол фонт гэсэн WinRAR байгаа. Энийг mouse хоёроор extract files гэдэгтээ дарж өгнө. За тэгэхээр окей даана. За ингээд WinRAR-аас folder руу үүсэн байна Монгол фонт байна. За үүний дараагаар болохоор Micro:bit-ийн C disk руу ороод Windows руу ороод fonts гэдэг дээр орж. За ингээд бидний Windows-ийн фонтууд маань гарч иж байна. За энэний дараагаар Монгол fonts-осоо бүгдийг Ctrl+A итгэжүүлээд mouse нэгээрээ Windows-ийн fonts руугаа чирж оруулж. За ингээ Монгол фонт маань install хийгдэж суугдж байна. За одоо бүгдээрээ шалгацгаая суусах. За манай бичлэгийг үзсэн та бүхэнд баярлалаа. Баяртай.